хүмүүст ингээ хүргэж ингээд энэ вебсайтыг маань хүмүүс мэдээд ашиглаад өдөр тутамдаа ашиглана гэж бодоод тэр нь бол амар олон инфлюенсерүүд рүү битсэн зөндөө олон хүмүүс рүү битсэн. Тэгээд аль нь ч хариу өгөөгүй. Хариу вебсайтыг хийгээд дуусчаад за тэр имлэг рүүгээ залгаад ингээ вебсайт минь ашиглалтанд орсон шүү гэсэн чинь өөдөөс залгаад тэгээ яах гээд байгаа гэдэг ингээд хандлага хүртэл бүр үнэхээр зөндөөсөн. Тэр үе бол бүр ингээд үнэхээр шантармаар байсан. Бит хоёроос уйлсан зөндөө л уйлсан. За кодны хувьд гэвэл бидэд ингээд яг жижигхэн алдаа гарсан тохиолдолд яг ингээл яг өөртөө хайгаал усуудаа олоход амар хэцүү. Би муура бараг 21 оноос тийж байгаа. Тэгээд Улаанбаатар дүнгийн нөхөд ингээд надад ямар ч тогтсон имлэг мал имлэг байхгүй одоо хаашаа чинь сайн мэдэхгүй байсан. За сайн минь намайг болохоор Хүслэн гэдэг Томоожийн альтернатив сургуулийн 11-р анги. Одоо маа заавас инг шүү. Тэгээд яг ICT гэдэг сонгоноор хичээлээд яг энэ жилээс хичээлж эхлээд одоо ингээд энэ зэрэгтэй явж байна. За сайн байцгаана уу, Намшил гэдэг. Би 11-р ангийн сурагч Томоожийн альтернатив сургуульд яг одоо сурж байгаа. Тэгээд энэ ICT сонгомыг сонгоод яг 1 жил болж байна. Тэгээд энэ Poker гэдэг төслийн ер нь бол ахлагчаар одоо ажиллаж байгаа. Сайн бацхан уу, намайг Анир гэдэг. Би Томоожийн альтернатив сургуулийн 11-р ангийн сурагч, Poker төслийн гишүүн байна. Сайн минь уу, намайг Номоочин гэдэг. Би Томоожийн альтернатив сургуулийн 11-р ангийн Young House-ийн гишүүн байна. Тэгээд мэдээлэл зүй суралцаад хагас жил болж байна. За манай Poker гэдэг төсөл маань болохоор ер нь бол Монгол Улаанбаатар даяар байдаг ер нь бол амтны имлгүүдийг нэгтгэсэн ер нь бол дотор нь бүх мэдээлэл байдаг, эмчнэрийн мэдээлэл, тэгээ үн тариф нь ямар байдаг, тэгээ хаана ингээд байрладаг талаар ер нь бол бүх мэдээллүүд ингээд нэгтгэсэн ийм вебсайтын ийм төсөл байгаа. Ер нь болохоор бид хэд ер нь бол бараг 151-2 гаруй ийм хүнээс ийм судалгаа хийсэн. Тэгээ энэ судалгаан дээр болохоор тэр хүмүүсийн бараг 72.5% нь ингээд энэ эмнэлгүүдээ хаанаас олохоо мэддгүү. Тэгээд мэдээлэлээ ер нь бол хаанаас бас авахаа мэддгүү гэсэн ийм хариулт гарч ирсэн. Тийм болохоор бид нар болохоор ийм асуудал байгаа юм байна. Одоо хэдүүлээ энэ асуудлыг ер нь бол шийдээд ийм вебсайт ер нь бол ийм бүх зүйлийг нэгтгэсэн вебсайт хийя гэд ийм санаа гарсан. За манай энэ вебсайтыг хийхэд ер нь бол маш том тусалцаа олсон 2 хүн байгаа. Тэгээ эхнүү нь болохоор яг анханасаа бидэрт яг ингээд тусалсан хүн болохоор манай мэдээллийн сонгоны багш байгаа Соронзон бол гээд энэ бол бид хэдэд ер нь бол маш олон зүйлийг зааж өгсөн. Тэгээд юм дээр ч гэсэн маш олон удаа тусалж исэн. За хоёр дахь нь болохоор манай энэ сургуулийн ер нь бол бас яг ийм IT төрлийн зүйлийг хариуцдаг ийм заяа гэд ах үүдэг. Тэгээд тэр ах дээр ер нь бол бүр яг яаж кодо бичих вэ, ямар аппликейшн дээр бичих вэ, юу хийх хэрэгтэй вэ гэдэг нь бол бүх ер нь гүнзгий зүйлүүдийг зааж өгсөн гэх юм уу. Тийм хоёр хүн маш том тусалцаа үзүүлсэн. Тэгээ яг энэ жилээс би яг 11-р ангийн 9-р сараас эхлээд би мэдээллийн сонгоныг сонгож орж ирээд тэгээ ер нь бол мэдээлэл зүйдэг чинь ийм гоё юм байна, амар сонирхолтой байна гэдэг ер нь бол яг энэ жилээс сонирхсон. Би болохоор яг 1-р анги хүртэл 47 хорооллын 47 дугаар сургууль сурж агаад тэгээд 10 дахь ангид бас Томоожинд орж ирээд яг 11-ийнхаа 9 сараас хулаад ICT-ийн сонгон буюу мэдээлэл зүйн сонгондоо бас хамрагдаад ингээд код гэдэг юу гэдгийг анхаашнаас нь сураад эхэлсэн. Тэгээд За миний хувьд гэвэл би Томоожингоос өмнө CSU Canadian School of Ultimatary сургууль суралцчихсан. Тэгээд анх Томоожинд орж ирчээ яг хичээлээрээ яг ийм код гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг мэдчихээ. Тэгээд энэ жилийн хагасаас яг сонгоноо судлаад тэгээд эхэлсэн байгаа. За миний хувьд бол би Эрдэнэтийн орс сургуульд 1-р ангиас 10 дахь анги хүртэл сурч байсан. Тэгээд энэ жил би 11-р ангид Томоожийн альтернатив сургуульд орсон. Тэгээд эхний хагас жил би физикийн сонгон байсан. Тэгээд дараагийн хагас жил би яг мэдээлэл зүгээр орсон байгаа. За яг энэ вебсайтыг хийж эхэлсэн хугацаа гэвэл 1 сарын 20 хэднээс аха. 1 сарын сүүлчээр битэд ер нь бол яг энэ санаагаа гаргаж эхлээд тэгээд бараг 2 сар хүртэл энэ судалгааныхаа ажлыг хийгээд тэгээд 4 сар хүртэл тэгээ ер нь бол 4 сар хүртэл эмнэлгүүдтэйгээ холбогдоод мэдээллүүдийн бүгдийг нь аваад тэгээд ажиллаад эмх цэцлэх юм байна уу яасан хасах нэмэх зүйл гээд бүгдийг нь ингэж хийж агаад тэгээд яг 5 сард яг вебсайтаа
яг 5 сард яг вебсайтаа эхэлсэн. Тэгээд нийтдээ ер нь бол 4 сарын 5 сарын хугацаа юу. Тийм. За ер нь бол хүмүүс маань вебсайт руу зочлоход эмнэлгийн байршлыг харж болно. Ингээд байршил руу дарангуул шууд Google Maps руу ороод яг хаан байгааг нь шууд гаргаж ирж болно. За тэгээд гिचингүүтээ дотор нь шууд залгах дугаарууд байгаа. Тэгээд дугаарууд руу нь ер нь бол залгаад энэ бол шууд дарангууд шууд залгахаар тийм дугаарууд хийж өгсөн байгаа. Тэгээд дотор нь болохоор эмнэлгийн яг тэр нэг эмнэлгийнх нь яг ямар эмчнэр ингээ ажилдаг. Тэгээд туршлага нь ямарын хин гэдэг эмч байдгийн тэдрийг нь хийсэн. Тэгээд тэр эмнэлэгт ямар үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд тэрнийх нь үн тариф нь хэд болохыг нь бүгдийг нь оруулж өгсөн. За манай вебсайтын бас гол нэг онцлог юм нь болохоор бид алга болсон амьтнаа одоо вебсайт дээр байршуулад одоо хамгийн түрүүнд вебсайтаа нэхэд өөдөөс нь гарч ирдгээр одоо болгосон байгаа. За одоогоор болохоор бид эдэд хандаад алга болсон одоо амьтнуудаа байршуулах боломжтой бөгөөд одоо явандаа ойрын хугацаанд бидэд яг өөрсдөө алга болсон амьтдынхаа одоо мэдээллийг оруулж болдог болохоор болгоно. За одоогоор манай вебсайтанд яг нийт мал эмнэлэг 11 ширхэг байгаа. Тэгээ дотор нь бүх ингээд үнийх нь тариф, эмчнэр, тэгээ ямар мэдээлэл байдаг гэд бүгдийг нь оруулсан байгаа. За тэгээд манай энэ вебсайтн дээр нэмэлтээр ингээд шинэ эмнэлэг оруулмаар байвал бидэрлөө бичиж болно шүү. Яг бидний тухай гэдэг хэсэг дээр бидний бүх мэдээллүүд байгаа. Тэгээ бидэрлөө шууд бичээд залгаад манайх эмнэлгээ оруулъя, ийм зүйлүүд оруулъя гэд бичиж болно шүү гэж хэлье. За яг манай сургууль дээр болохоор яг ингэж вебсайт хийх бүр ингэж гүнзгийрчилсэн ер нь бол ийм ангиар бол байдаггүй. Тэгээд бидэд маань болохоор яг өөрсдөө хичээлээс гадуур хичээл тараад өөрсдөө ингээд хамтдаа суугаад өөрсдөө энэ код яг яаж бичдэг вэ? Яг яаж бичвэл энэ маань ажиллах вэ гэх талаар ер нь бол өөрсдөө хичээлээс гадуур өөрсдөө сууж агаад нэмэлтээр бид нэр ингээд сууж ер нь бол энэ вебсайтаа хийсэн гэсэн үг. Ер нь бол хүндрэлийн хувьд үнэхээр олон хүндрэлээсэн яг ахлах ангийн 11-р ангийн 4 ингээд охин эмэгтэй сурагч яг ингээд код бичээд анханаас нь бичээд ингээд вебсайт хийн гэдэг бол бас амархан байгаагүй. Тэгээд анханасаа бүр ингээд реактор бичиж эхлэхээс ахуулаад байршуулна гэх мэт жишээлбэл код чинь ганцхан цагийн алдаа гарахад ер нь бол тэр чигтээ ингээд алдаа явчихдаг. Тэгэхээр зүгээр ганцхан цагийн алдаа хүртэл олж харна гэдэг нь хүртэл амар хэцүү байсан. Тэгэл ер нь ганц юм болохоо олчлоо. Тэгээд мэдээж кодондоо команд өгнө гэх мэт одоо тиймэрхүү юм бол тийм амар бол байгаагүй. Гэхдээ мэдээж яг болохгүй ингээд бол шантарч болохгүй яг ингээд хийх тусмаа үгийн туршлага чинь сурна. Тийм болохоор яг хаяхгүй ингээд үргэлжлүүлээд хийн гэдэг бол амар чухал юм бэлээ. За бид ер нь болохоор яг энэ төслийг хийхдээ нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтууд байдаг. Тэрнээс бид нар ингээд 3 дахь зорилт буюу эрүүл мэндийг дэмжих гэсэн зорилтыг нь сонгож авсан. Тэгээд эрүүл мэнд гэхээр ер нь хүмүүс дандаа хүмүүсийн эрүүл мэнд гэж ингэж бодож явдаг. Тэгээл тийм байхад яг ингээд цаашаа ингээд бодоод үзэнгүүт амьтны эрүүл мэндийг яагаад ингээд боддггүй юм бэ? Яагаад ингээд мартчихдсан бэ гэж ер нь бидэд ер нь бодсон. Тэгээд ингээд бодонгууд 100 гурал шууд залгаал те зөвхөн хүний ингээд эмнэлэг юу вэ? Тэгэл тийшээ шарлаа өрхийн эмнэлэг, тийшээ шарлаа 1 2 дугаар эмнэлэг гэл бахан хүний эмнэлгүүд байгаа штэ. Тийм байхад ерөөсөө яг ингээд амьтны яг эмнэлгийн яг ингээд нэгдсэн систем гэж ерөөсөө байдаггүй юм байна. Тийм эмнэлгүүд байдаг ч гэсэн хүмүүс тэр мэдээллийг яг хаанаас авахаа мэддгүй юм байна гэж ер нь бол бид нар тодорхойлсон. Тэгээд бид нар за тэгвэл амьтны эрүүл мэндийг сонгож аваад эрүүл мэнд дотроо мал амьтны эмнэлгүүдийн бүх мэдээллийг нэгтгэхэд хүмүүст амар ингээд болгож өгөөд нэгдсэн систем хийя гэж хийгээд одоо ингээд хийцэн байж байна. За кодны хувьд гэвэл бидэд ингээд яг жижигхэн алдаа гарсан тохиолдолд яг ингээл яг өөртөө хайгаал усуудаа олоход амар хэцүү. Тэгэнгүүт яг ингээд яг ажиллахаар ингээд гарахгүй ингээд цагаараад алга болчиход байсан. Тэгэл яахаа мэдхгүй гүйж очиж асуугаал хэлсэн чинь энэ чи ингэдэж штэ гэж бидэд ингээд за яах ванаас амар зааж өгсөн. Тэгээд ерөөдөө бол бас ингээд AI-ыг бас ер нь бол нэлээд хамт ашигласан. Тэгээд яг юм алдаа олох гэдэг нэг тиймэрхүү зүйлсээр бол ашиглаж ер нь илүү хөгжүүлсэн. За
эмнэлгийн мэдээлэл цуглуулна гэдэг нь бас бүр үнэхээр хэцүү байсан. Ингээл эмнэлэг рүүгээ ингээд анхнаас нь ингээл уцаар яриад холбогдоход за гэл ингээл мэйл рүү одоо ингээд дугаарлал нь мэйлээ явуулчихдаг ч юм уу, тэгээ явуулахаар мөрөөд алга болчдөг. Яг нь үнэхээр сэтгэлтэй гой эмнэлгүүд бол үнэхээр байсан. Одоо жишээлбэл Sos Animal Health лөө. Тий. Үнэхээр ингээ мэдээлэл амар хөөрхөн биднийг уриалах хүлээж аваад мэдээлэл явуулсан эмнэлэгч байсан. Залгаад уцаа авахгүй эмнэлгүүд ч байсан. Тэгээ бид бас вебсайтаа хийгээд дуусчаад за тэр эмнэлэг рүүгээ залгаад ингээ вебсайт минь ашиглалтанд орсон шүү гэсэн чинь өөдөөс залгаад тэгээ яах гээд байгаа гэдэг ингээ хандлага хүртэл бүр үнэхээр зөндөөсөн. Тэр үе бол бүр ингээ үнэхээр шантармаар байсан. Бид хоёроос уйлсан, зөндөөл уйлсан. Тэгээд уйлмаар үе зөндөө байсан ч гэсэн дууссан гэдэг нь бол амар том зүйлс байсан. Гэхдээ одоос зарим ингээ эмнэлгийн мэдээж жоохон дутуу байгаа. Ингээд эмнэлгүүд рүү яриад явуулахгүй эмнэлгүүд ч байгаа. Тийм болохоор ингээд тэр эмнэлгүүдээс ганц юмсгэд үнэхээр мэдээлэл явуулаад өгөөрэй гэж хүсье. Тэгээ баярлаа. За энэхүү вебсайтыг хийхэд маань болохоор ер нь бол тодорхой хэмжээний бол мөнгө шаарддаг. Тэгээ энэ мөнгийг бид нэр яаж олсон бэ гэвэл бид сургуультаа ингээд танилцуулаад тэгээд ер нь бол санхүүжилт хүссэн байгаа. Тэгээд ер нь бол анх бол бидний санхүүжилтийн төсөв маань болохоор 2,700,000 байсан. Тэгээд тэрнээс бид нар сая 500,000 төгрөгийг авч чадсан. Тэгээд тэрнээсээ бид ер нь бол за энийг ингээд амар үрээд байхын цааш ингэж бодоод энэ бол маш ингээд таньж энэ бол мөнгөө зарцуулсан гэх юм уу. Тэгээд бид нэр университетийг хийхдээ нийтдээ 758,000 төгрөгөө 700,000 төгрөгөөр бид нэр хийсэн байгаа. Тэгээд үлдсэн мөнгөө буцааж сургуультаа өгсөн байгаа. Би өмнө жил Улаанбаатарт Эрдэнэтээс нүүж ирсэн. За тэгээд би муура бараг 21 оноос тэжиж байгаа. Тэгээд Улаанбаатарт дөнгөж нүүхдээ ингээд надад ямар ч тогтсон эмнэлэг, мал эмнэлэг байхгүй одоо хаашаа очих нь сайн мэдэхгүй байсан. Тэгээд тэгсээрээ бараг бас вакцины хийлээгөө бас нэлээд удсан байгаа. Тийм болохоор одоо ирээдүйд хүмүүс бас Улаанбаатарт ирээ тэгээд хаана мал эмнэлэг олж чадахгүй байна гэж бодохгүй зүгээр ингээд манай вебсайт руу ороод гяс ойр байгаа эмнэлэг олоход амархан байхыг хичээсэн. За бид нар болохоор энэ вебсайтаа хийж дуусгачаад ер нь бол хүмүүс хамгийн гол нь хамгийн сүүлийн алхам бол хүмүүст хүргэх байсан. Тэгээ хүмүүст ингээ хүргэж ингээд энэ вебсайтыг маань хүмүүс мэдээд ашиглаад өдөр тутамдаа ашиглана гэж бодоод тэр нь бол амар олон инфлюенсерүүд рүү битсэн, зөндөө олон хүмүүс рүү битсэн. Тэгээд аль нь ч хариу өгөөгүй. Хариу өгсөн нэг 4 хүмүүс нэг 4 3 л байсан баг. Тэгээд тэр хүмүүс нь дараа сараас ажилдаа орно эдэргээл. Тэгээд нэг юм юутай нохот ах гэдэг шүү дээ. Нохот байгаа ингээд рил хийдэг. Тэр ах руу бицэж наа сэндэд би тэгээ уйлаад тэгээ би дараа нь би зөндөө бичээд агаа гойж таагаа. Тэгсэн чинь намайг сэндсэн байгаа. Тэгээд биднийг одоо хүмүүс харж ивэл бидэрт туслаад ингээ бидэртээ хамтарч ажиллаад энэ гоё зүйлийг ер нь бол дэлгэрүүлье гэж бодож байгаа. Тэгээд бидний бас одоо энэ вебсайт дээр нэмэх зүйл бол гэх юм бол амтны дэлгүүрүүдийг бас нэмье гэж бодож байгаа. Тэгээд локейшн бас хаана идгийн, дугаар нь юу юм, ямар бүтээгдэхүүнүүд зардیں۔ Бүтээгдэхүүнүүд нь үнийн трафик хийдیں۔ Гэд тэгж оруулъя гэж бодож байгаа. Тий. Тэгэд бид нар болохоор бас ингээд анимашн эдэр хийгээд бас оруулъя гэж бодож байгаа. Тэгээд яг энэ вебсайтын талаар амттууд яг ямар зүйлийг туулдаг. Тэгээд тийм анхны тусламж яах хэрэгтэй вэ? Тэ жижигэн зөвлөгөө өгсөн тийм анимашнууд бас хий гэж бодож байгаа. Гэхдээ анх удаа хийж байгаа болохоор жоохон тэ хэцүү байж бас магадгүй. Гэхдээ чадах байхаа гэж бодчих. Тэгээ энэ дээр бас хамтрах хүмүүс байвал биднэрлөө бас холбогдоорой гэж хүсэж байна. За ер нь бол заавал ингээд тижээр амтан гэлтгүү энэ бол гудамжны ингээд хооморнууд байгаа штэ. Энэ бол хаашаач явсан ингээд хөрхмөн ингээд явж идэг. Тэгээд тэдрийг ч гэсэн ер нь бол тэдний асуудлыг ч гэсэн бид нэр шийдэе гэж ер нь бол бодож байгаа. Тэгээд ер нь бол вебсайтын дотроо эзнээ хайж байна ч юм уу те тэгж ингээ оруулъя гэж бодож байгаа. Тэгээ хамгийн гол нь тэхийн тулд бид дээр нь хамтрах хүмүүс амар хэрэгтэй байгаа. Тэгээд адтай савар ч юм уу тиймэрхүү хүмүүс маань бидэртэй хамтарчвал энэ асуудлыг нь амар хурдан шийдэж чаднаа гэж ер нь бол бид нэр бодож байгаа.